Оны бүгд найрамдах Герман улсын хаан сайдын сангийн Монгол дахь төлөөлөгчийн газраас эрхлэн Монгол улсын хууль зүйн дотоод хэргийн яам Монголын үндэсний олон нийтийн радиотой хамтран явуулдаг хууль зүйн сурчлагын шин төвчөө нэвтрүүлгийг сонсогчдын хүсэлтээр подкаст хэлбэрт хөрвүүлэн та бүхэнд хүргэж байна. Монгол улсын гэр бүлийн хүчирхийлэлтэд дэмжих тухай хуулийн талаар ярилцах болно. Энэ хууль нь 2017 оны 2 дугаар сарын 1-ээс шинжлэн мөрдөгдөж байгаа билээ. Гэр бүлийн хүчирхийлэлтэд дэмжих тухай хуулиар гэр бүлийн хүчирхийллийг илрүүлэх, таслан зогсоох, хохирогч түүний гэр бүлийн бусад гишүүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах үйлчилгээ үзүүлэх, урьдчилан сэргийлэх тогтолцоо үйл ажиллагааны талаар зохицуулсан хууль юм а. Ялангуяа гэр бүлийн хүчирхийлэлд өртөж хохирсон хүн хинээс ямар тусалцааг авах хэрэгтэй байдаг талаар энгийн жишээн дээр тулгуурлан хууль зүйн үднээс тайлбарлан ярилцахаар энэ удаагийн нэвтрүүлгээ бэлтгэлээ. Би нийгмийн ажилтан гэрлээ байна. За. Тантай ярилцахаар ирсэн юм аа. За, та надаас асууж ярилцах зүйл юу вэ? Нийлдэд асуугаарай. Та гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн болохоор хууль эрхцэн зөвлөгөө авах хэрэгтэй болов уу? Харин тийм ээ. Гэр бүлийн хүчирхийлэл гэдгийг над шиг зодуулж гинсэн хүнийг хэлдэг юм болов яа тиймэр? Гэр бүлийн хүчирхийлэл гэж зөвхөн бие махбодыг хохироосон үйлдэлийг хэлдэг юм аа. Хохирогчийн сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засгийн эрхчлөө, бэлгийн эрхчлөө, бие махбодод халдсан үйлдэлийг бүгдийг гэр бүлийн хүчирхийлэлд хамааруулж ойлгоно гэсэн үг л дээ. Зөв. Гэр бүлийн хүчирхийлэл гэхээр л нөгөө биеэрээ гэмтгээс өөр ямар хэлбэрүүд байдаг юм бол доо гэж бас бодоолаа л да. Гэр бүлийн хүчирхийллийн 4 хэлбэр байдаг. Та сонссон л байх л та. За, 1-дүгээрт бие махбодын хүчирхийлэл. За, 2-дугаарт сэтгэл санааны хүчирхийлэл. За, 3-т эдийн засгийн хүчирхийлэл. 4-т бэлгийн хүчирхийлэл. Бие махбодын хүчирхийлэл гэдэг нь одоо яг юу гэж ойлгох вэ? За тэгэхээр та дэлгэрүүлээд нэг хэлээд. За тэгээ. Хүний амнаас эрүүл мэндэд гэм хор учруулсан эсвэл учруулж болзошгүй альва үйлдэл. Одоо эсвэл бие махбодын хүчирхийлэл гэдэг юм аа. Сэтгэл санааны хүчирхийлэл гэдгийг нь юу гэж ойлгох вэ? За тэгэхээр би тань тайлбарлаж өгнө. Зарим энэ дөр одоо ингэ албан хэллэгүүд их байгаа шүү. Мэдгүйгээ тодтогч асуугаарай. За, хохирогчийн хүсэл зоригийн эсрэг тодорхой үйлдэл хийх, эсвэл хийхгүй байхыг албадах, үл хайхрах, гүтгэх, мөрдөн мөшгөх, занал хийлэх, бусдад харилцахыг хязгаарлах, гутаан доромжлох, мөн бусад олон хэлбэрээр сэтгэл санааны шанал үүсгэснийг сэтгэл санааны хүчирхийлэл гэдэг юм аа. Зөв. Эдийн засгийн хүчирхийлэл гэдэгт нь юу багтд юм бол? За, хохирогчийн цалин хөлс, тэтгэвэр тэтгэмж, тэдгээртэй адилтгах орлого, хуваарьт болон дундын эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах хэрэгэд халдах, орлого олох боломжийг хязгаарлах, шаардлагатай хэрэгцээг нь хэлсэн боогдуулах, тэжээнтэхээс зайлсхийх болон бусад хэлбэрээр эдийн засгийн хараат байдалд оруулсан эсвэл эд хөрөнгийн хохирол учруулсныг эдийн засгийн хүчирхийлэл гинэ. За та ойлгож байна уу? Ойлгож байна. За, бэлгийн хүчирхийлэл гэдэг нь одоо бас. За тэгэхээр энэ хохирогчийг иргэшээлтэй байгаа байдлыг далимдуулан энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүнийг бэлгийн шинжтэй аливаа үйлдэлд албадахыг бэлгийн хүчирхийлэл гэдэг. Цагдаагийн байгууллага одоо над шиг хохирсон хүмүүст хамгийн түрүүнд тусалдаг юм байна л да. Би их баярлаж байна. Тусалгүй яах вэ? Цагдаагийн байгууллага өөр ер нь ямар тусалцаа үзүүлдэг вэ? За тэгэхээр цагдаагийн байгууллага гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоох зорилгоор одоо шаардлагатай гэж үзвэл гэртэн одоо нэвтэрч орно гэсэн үг. Энийг ойлгож байгаа үстэй тий. За, 1-дүгээрт хохирогч түүний гэр бүлийн гишүүдийн аюулгүй байдлыг шалгах, аюулын цэргийн үнэлгээ хийж, хохирогчийг нэг цэгийн үйлчилгээний төв төр хамгаалах байранд хүргэх боломжтой бол төрөл садан ойр дотны хүний төр хамгаалалтад өгөх үүрэгтэй. За, 2-т нь хүчирхийлэл үйлдэгчид хүчирхийлэл үйлдэх, сувтууруулах хундаа хэрэглэхийг зогсоохыг шаардах.
Аюулын зэрэг өндөртэй эсвэл хүүхэд хүчирхийлэлд өртсөн бол хохирогч зөвшөөрөл өгсөн эсхийг үл харгалзан сум баг хорооны нийгмийн ажилтнанд мэдэгдэх. За 4-р шаардлагатай бол хүчирхийлэл үйлдэгчийг баривчлах. За 5-д нь галт зэвсэг хүчирхийлэл үйлдэхэд ашигласан зэвсэг зэвсгийн чанартай зүйлийг хураан авах. За 6-д нь хохирогчд орон байрнаасаа хувцас, эмнэлгийн хэрэгсэл, баримт бичгээ авах, хүүхдийн сургалтын хэрэгсэл, шаардлагатай хэрэглээний эд зүйлээ авахт нь тусалцаа үзүүлж хүчирхийлэл үйлдэгчээс шаардан гаргуулах зэрэг үүрэгтэй байдаг байх нэ. За. Ер нь тэгээд яхаа хөдөөний бид нар ч одоо бас яг ингээд толгомдоод хин тантахаас сайн мэдэхгүй юм л да. Тэгээ нөгөө цагдаагийн газар хандхаараа бас нөгөө тийч хойр цагдаад ингээд шүүх шорон болоод яачих юм уу гэдээ айгаад бас хандаж чадахгүй мүү. Бас тийх бах л та. Тэгээд одоо цагдаагаас өөр ер нь хин хандаж болох вэ? Одоо сумын ч юм уу, багийн засаг дараадаа ч юм уу хандаж болох уу? Болгүй яах вэ? Сум багийн засаг дарганаар нь гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоох, хохирогчийн амнаас одоо эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах зорилгоор хэд хэдэн шуурхай арга хэмжээ авах үүргийг хүлээдэг юм аа. За 1-р хүчирхийлэл үйлдэгчийг дуудан ирүүлж шаардлага тавих, сануулга өгөх. Одоо хохирогчийг эмнэлгийн яаралтай тусламжид холбох шаардлагатай бол хохирогчийн байгаа орон байрны аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авах боломжтой бол хохирогчийг төрөл садан ойр дотны хүний төр хамгаалтад өгөө гэж заасан байгаа. За 3-т нь хохирогчд үзүүлэх үйлчлэгээний талаарх мэдээлэлээр хангах. За 4-т нь хохирогчийн зөвшөөрснөөр харьяа, сум баг, хорооны нийгмийн ажилтнанд мэдэгдэх, цагдаагийн албан хаагчид мэдэгдэх зэрэг үүрэгтэй байдаг юм аа. Зөв. Ер нь тэгээд цагдаагаас гадна бас ер нь бүгдээрээ л их үүрэгтэй л бидний төлөө бас ажиллаж идэв юм шүү дээ. Тэрийг бас мэдэхгүй. Тэгвэл одоо та нийгмийн ажилтан та ямар үүрэгтэй байх вэ? Сум хорооны нийгмийн ажилтан олон үүргийг хүлээдэг. За 1-д нь хохирогчийг мэдээлэлээр хангах, сэтгэл зүйн анхан шатны зөвлөгөө өгнө. За гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлыг үнэлэх. За мөн нөхцөл байдлын үнэлгээнд үндэслэн хохирогчийн ямар үйлчилгээнд хамруулах хэрэгцээг тодорхойлж үйлчилгээг үзүүлэх. За мөн хохирогчийг асрамж, халамжийн үйлчилгээ болон нийгмийн халамжийн тэтгэмжид хамруулах, шаардлагатай бусад үйлчилгээнд холбон зурчлах үүрэгтэй. За мөн хүчирхийллийн болзошгүй эрсдэлд байгаа хүүхэд гэр бүлийг илрүүлэх судалгааг хийх, бүртгэл хөтлөх үүрэгтэй байдаг. Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн сургалт сурчлагыг зохион байгуулна. Хохирогчд үзүүлэх үйлчилгээнд шаардлагатай зардлыг орон нутгийн төсөвт тусгуулах саналыг засаг даргад гаргах зэрэг үүрэгтэй ажилтдаг юм аа би. Гэр бүлийн хүчирхийллийн талаар мэдсэн хэн боловч цагдаагийн байгууллагад мэдэгдэх бөгөөд цагдаагийн албан хаагчийн эзэг үед сум багийн засаг даргад мэдээлнэ. Мөн хүүхдэд яаралтай тусламж үзүүлэх утасны үйлчилгээ рүү мэдээлэх үүрэгтэй. Мэдээллийг амаар, бичгээр, утсаар, цахим хэлбэрээр өгч болно. Бүх шатны сургууль цэцэрлэгийн багш, эмнэлгийн ажилтан, нийгмийн ажилтан, хүүхдэд үйлчилгээ үзүүлж байгаа байгууллага ажилтан нь хүүхдийн бэртэл, гэмтэл, өвчлөл, сэтгэл санааны байдал, айдас, хичээл таслалд, сургууль завсардалтай зэрэг хүүхдийн бие махбод, сэтгэл санаа, зан үйлд гарч байгаа сөрөг нөлөөллийн шалтгааныг тогтоох, хүчирхийллээс үүдэлтэй эсхийг шалгах үүрэгтэй юм аа.